явлаа. Өвдөлтийг авсан бол өвдөлтийнхөө цаадлыг ухамсарлаж ойлгоно. Ад жаргалыг авсан бол тэрийг өөртөө улам тэрийгээр дүүргэнэ. Ерөөсөө сүнсэн бий бол тэр чигээрээ амьдралын туршлага ухаал. Тэрийг номноос уншаад авахгүй. Яг гоо дутуу дүү ингээд ойлгоол ингээд үнэн чим шиг худлаа чим шиг нэг юм баригдтал баг. Гэтэ энэ сүнсэн биеэрээ мэдэрч үзээгүй, туулж үзээгүй туршлага мэдрэмжүүд тархин дээр хит овоорохоор бидний тархийг хүртэл төгчөөд энэ хүмүүсийг бид нар номын цагаан солиотой гэж хэлдэг. Тэр номын цагаан солиотой хүмүүс яадаг вэ гэхээр амьдрал дээр юу ч хийж чадахгүй юм байж бүх юмыг цээжилсэн хүмүүс байхгүй. Бид ингээ сошиал хэрэглээг хэрэгжилж байгаа шүү дээ. Маш их мэдээлэл ингээл айгүй ухаалаг замаар зургатан дээрээ ч нэг гаргаал, падан дээрээ ч гаргаал, гар утсаараа ч нэг чихвч VR зүгэл. Тэгээ тэрүүгээр өгж байгаа тэр мэдээлэл контент агуулгах чи өөрөө сүнсэхгүй амин сүнс. Хэдийгээр техник технологи арга ухаан байж болох ч гэсэн хамгийн гол нь энэ сүнсгүй бол ямар ч хэрэггүй, ямар ч утгагүй бидний амийг дүүрэхгүй, сэтгэлийг цатахгүй. Яг бид нар контент гэхэр нэг хөгжилтэй ч юм уу утга учиртай зүйлийг хэлээд идэг. Гэхдээ амьдрал өөрөө тэр чигээрээ контент байхгүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ сүнстэй. Тэрийг сүнсэн биеийн тэлцтэй хүн л барьж авч чаддаг. Хоёр хүний харилцаанаас тэр сүнсийг нь барьж авах. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ хоёрын харилцаа юм байна. Үннийг нь барьж авч. Өөр хүнтэй уулзахад энэ хүн надтай ингэж харьцаад байгаа маань ийм хүсэж байгаа юм байна. Би энэ хүнээс ийм мэдрэмж авмаар байгаа юм байна. Ингээд ерөөсөө бүх зүйлийн амьдрал гэдэг энэ дата, мэдрэмж, мэдээллийн урсгалын бүх зүйлийн чандад болж байгаа мөн чанарыг нь барьж авдаг зүйл чи бидний сүнсээ. Тэгэхээр сүнс бол өөрөө бүх зүйлийн харилцаа холбоо, агуулгыг, утга учирыг, гэрлийг дамжуулах юм өрхт зүйл. Тэгсээ яагаад заавал сүнсний талаар яриад байгаа юм бэ? За бидний хувьд бол Чингис хааны төрийн 10 онол буюу улс төрийн менежмент засаглалын ухаан, Чингис хааны манлал гих мэтчлээ олон контентууд сургалтуудыг хийжсэн. Тэгээд энэ бүх өргөн мэдлэг ур чадруудыг олон нийтэд өгье. Сургалтаа зарлах ихээр нэг юм дутагддаг л та. Тэр нь болохоор сүнс. Сүнс бол өөрөө тухайн хүний яг хүлээж авах тэр савны хэмжээ буюу аяг нь болчиход. Тэгэхээр энэ савны хэмжээ аягийг томсохгүйгээр ямар ч том амьдралд хэрэгтэй, хүнд хэрэгтэй зүйлийг өгсөн энэ нөгөө төмний коло жижигхэн скант хийгээд халивуулж, цайлгуулж асгаад байгаатай яг ижлэгэн тохиолдол болчиход байсан л та. Тийм учраас сүнсэн биений тэлэлтийг эхэлж хийж дараагийнх нь амьдралд хэрэгтэй эрдэм ухаануудыг бид нар олж авна гэдэг юм зүйл. Угаасаа бид нар боолын систем, матрикс гэж яриад байгаа. Угаасаа их сургуулиуд, университи, зайн байгууллага, корпорациуд, компаниуд биднэрт дандаа тэдний ажлыг хийхэд л шаардлагатай ур чадваруудыг өгч байгаа. Гэтэл яг бид нар өөрсдөө ямар их өсвөртэй. Бидний өвдө эцэх юм. Бид нар өөрсдөө хаашаа чиглэх юм. Бидний хувь тавилан гэж юу вэ? За, эргүүлээд цаашлаад тэр амин сүнстэй хүн ингээд амьтаа стрессгүй амьдралын бүрэн бүтэн байдал ад жаргалтай байхын утга учир тэрний тэр жаргал таашаалыг бидэрт өгнөхөөс илүү ерөөс өөрсөндөө хэрэгтэй ажиллах тэр чадваруудыг л өгдөг. Тэгэхээр энэ бүх зүйлээс үндэслээд ингээд харахад бид нар угаасаа нэг юм сүнсгүй цэвдэг ертөнцид өссөн юм байна. Харин буцаагаад сүнсээ олж авах юм байна. Сүнсээ буцаагаад олж авах замаар өөрсдөө хүчрхэгжүүлээд хэрэгтэй зүйлүүдээ сурж, хөгжиж, өсөж дэвжих жинхэнэ хөгжлийн хөтөлбөрөөр явах ийм боломжтой болно гэж үзэж байгаа. Тийм учраас сүнсэн бие, хэдийгээр эзэн бие буюу ур чадрууд чухал ч гэсэн сүнсэн бие бол мэдлэлтэй ээж буюу эхлэл нэ. Сүнс байхгүй өөрөө хүсэж тэмүүлж аливаа зүйлийг хийхгүйгээр хүнийг хүчээр ур чадварт сургацсан байгаа л өнөөдрийн манай энэ систем, энэ улс төрийн аппарат, энэ банкны систем, энэ зүйлүүд бүгдээр л юмыг аливаа зүйлийг хүчээр хийж ашиг олохын тулд, орлого олохын тулд, эсвэл бусдыг хүчирхийлэхийн тулд. Жишээлбэл тагнуул цагдаагийн байгууллага. Ингээд нэг тодорхой хэмжээний шүүх прокурор бүгд л улс төрчдийн дандаа халаасанд нэг-нэгнийгаа л барьдаг, цагддаг ийм л байгууллагууд болчих. Тэр энд өөрийнх нь тэр шодрог ёс, өөрийнх нь тэр амьдралын сайн сайхныг амар амгалан бүтээх ёстой гэдэг тэр амин сүнс нь байхгүй. Тэгэхээр ийм учраас бид нэр сүнснээс эхлэхээс өөр аргагүй. Сүнсгүйгээр бид нар болоо л байсан. Яагаад заавал сүнсэнд суралцах гэж? Тэгэхээр социалист нийгмийн үед 70 жил монголчууд өөрсдөө сүнсийг устгуулсан л та. Хамгийн харамсалтай нь түүх соёл их. За монгол хүн, сэхэтэн, малчин. За би бол ерөөсөө сайхан бэлэг тахаа монгол хүн байна гэж хэлэх боломжгүй болгож ирсэн. Чингис хааныхаа нэрийг дурсах хэрэггүй болсон. Монгол гэж ээжэд хэлчих боломжгүй болгож ирсэн. Тэгэхээр монгол гэдэг үнд зүйлийг авч хаяад оронд нь комментэр нь социализм гэдэг ийм өөр үнд зүйл, нэгдэл, хамтрал гэдэг ийм зүйлийг тавиулсан. Тэгэхээр энэний үр дүнд 70 жил монголчууд үндснийхээ үзэл сүнс рүү орохоос айдаг, тэрийг жигшдэг, тэрнээс цэрвдэг ийм л айдсын үйл өөрийг л өвдөцөөсөө буюу аав ээжимээ үеэс аваад өсчихлээ юм л да. Ингээд энэний үр дүнд өнөөдөр бид нэр саяхныг хүртэл арчлал, капитализм гэдэг зүйл эхлээд за юм болгон болвол зоос, мөнгө, ашиг, орлого, компани захирал болох хэрэгтэй байна, 8x хэрэгтэй байна гэд ингээд бүтээх хүний оюун санааг дэлгэрүүлэх биш дандаа гаднаас олох шунах шунлын сэдэлтэй ерөнхийдөө нэг юм махан биенийхээ хэрэглээг хангах ийм л хэмжээсэн тэр үлдчихэд. Тэгэхээр
Тэр цаг үед бид нар хоолоо олоод болж исэн. Гэтэл хоолоо оллоо дараагийнхаа буюу оюуны хэрэгцээ. Оюун санаа, шин зүйл сурыг, одоо тий магистр, доктор хамгаалъя гэх дараагийн хэрэгцээг олж авч байгаа. Түүний ар дээр Масловын онолоор бол хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ, бүр ориглон, сэтгэл зүйн хэрэгцээ, мэдрэмжийн хэрэгцээнүүд одоо гараад ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө л бүх зүйл зүй тогтлогын дагуу болж байгаа. Одоо бид нэр сүнсэн бие буюу амар амгалан мэдрэмжийнхээ дээд ориглуудыг хангах. Ягаад тэгэхээр тэрний доотх суурь шатууд нь ерөнхийдөө төгөлдөржөө дүүрсэн байна гэсэн. Тэгэхээр болдгоор болоод бид нар үнэн цаг үед сүнс жаригдах юм байна, мэдрэмж жаригдах юм байна. Хүн болгоны аз жаргалыг хардаг төвшин нь бүр хүртэл өөрөө дээд амар амгалан төгөлдөржилт бүтэн байдал тий юунд ч санаа зовхгүй, санаа зовнилгүй тийм амар амгалан гэдэг төвшин ингээл хайгаад байгаа. Тэрнээс биш халаас нь түнтэйсэн ч гэсэн яана, маргааш яана, санаа зовнилтай, айдастай ийм байдлыг хүмүүс өөрөө сэтгэл зүрхэндээ амар амгалан гэж мэдэрхээ, аз жаргал гэж мэдэрхээ болчиход л. Тэгэхээр энэ бол өөрөө хүмүүсийн нийгмийн зөв тогтлоор л биднэрт ирж байгаа юм зүйл. Маш олон бясалгал йог, мөргөл шашин ч гэдэг юм. Маш олон сүнсний одоо хөгжлүүд байдаг. Таны яриад байгаа сүнсний хөгжил юугаараа өөр юм бэ? Тэгэхээр амьдралыг туулах, хайрлах, энэрхтэй дурлаж үзэх, болзож үзэх, учирч үзэх, уулзаж үзэх, хийж үзэх. За айвал бүхий хийвэл бүү хийж үзэх хамгийн гол нь үйл хэрэг, том ажил төрөлтэй санаанд багтаад байгаа бол тэрнийхээ араас явах. Ямар нэгэн мөнгөн эрсдэл, санхүүгийн эрсдэл авч исэн ч гэсэн яваад нэг ард нь гараад болох бүтггүйг нэг үзчихмээр байна. Гэх мэтчлэн амьдрмаар байгаа. Тэр амьдрахад зарим нэгэн шашин болон босод бидний уламжлалт мухар сүсгүүд сүнсгүй сургаалууд гэсэн. Саат болоод идэг. Тэгж болохгүй, хориглоод идэг. Мах идэж болохгүй. Ингэн тэгвэл болох. Зүгээр тухайн хүний сүнс өөрөө тэрийг үйлдэж үзээ. Тэр архийг ууж үзээд тэрний ар дээр эн чинь ямар муухай юм бэ гэдгээ өөрөө мэдрэмжээр ухамсарлаад түүний ар дээр гардаг. Тэгээд тэрнийг хэрэглэхгүй. Тэрнээс биш тэр хүслүүдийг хорсноор хүнийг хэрэглэхгүй. Нэгдүгürt. Тэгэнгუთ энэ хориглоод байгаа сургаалууд бол ерөнхийдөө энэ бол хин нэгэн одоо ортодокс шашны тэргүүн, хин нэгэн католик те протестант, буддагийн те ламын шашны тэргүүний л юм нэг хайрцаглал. Энэ бол хүний сүнсэн бие, эзэн биеийн хөгжлийг гацаадаг зүйл. Шууд хэл. Хоёрдугаарт хүн амьдралыг туулаад, амьдралаас маш их мэдрэмжүүдийг цуглуулад тодорхой хэмжээнд амсгалт хийх хэрэгтэй. Би энэ ямар мэдрэмж авч юу? Яагаад би энэ үнээс ийм мэдрэмж авч юу? Энэ үйл явдлаас би юу олоод авч юу? Энэ амсгалтай л бид нар өөрсдийнхөө сүнсний одоо дасгалжуулалт гэжлээд. Тэгэхээр бид нар юу гэж явдгүү гэхээр явлаа, өвдөлтийг авсан бол өвдөлтийнхөө цаадлыг ухамсарлаж ойлгоно. Аз жаргалыг авсан бол тэрийг өөртөө улам тэрийгээр дүүргэнэ. Ерөөсөө сүнсэн бий бол тэр чигрээ амьдралын туршлага ухаарл. Тэрийг номноос уншаад авахгүй. Яг гоо дутуу ингээд ойлгоол ингээл үнэн чим шиг, удлаа чим шиг нэг юм баригдтал баг. Гэтэ энэ сүнсэн биеэрээ мэдэрч үзээгүй, туулж үзээгүй туршлага мэдрэмжүүд тархин дээр хит овоорохоор бидний тархийг хүртэл түгчээд энэ хүмүүсийг бид нар номын цагаан солиотой гэж хэлдэг. Тэр номын цагаан солиотой хүмүүс яадаг вөхөр амьдрал дээр юу ч хийж чадахгүй юм байж бүх юмыг цээжилсэн хүмүүс байхгүй. Тэгэхээр сэхэтний төөрөгдөл гэдэг шиг бидний одоо монголчууд маань 70-80-аад оны үед 60-аад оны үед бас хэсэг хүмүүс юм эрдэм буюу амьдралаар туулж чин сэтгэлээс аливаа зүйлийг туулахыг эрдэмт мэдлэгтэй андуураад явжсэн юм цаг үе бас байж л. Энэ бол манай харамсмаар юм цаг үе нэг л дээ. За энэ мэдчлэн сүнс өөрөө туулаад туул туршлагаасаа маш их тэлээд хүчрхэгжээд амиа аваад ингээд явж байхад энэ болгоныг механикаар орлуулж үзэх гэдэг. Жишээлбэл сүнсийг зүгээр харуулъя гэх юм бол гээд амиа бүтэн авч бид нар унсдахынхаа өмнө амьсгалж байгаа. Шүн болгон бид нар энэ сүнсийг мэдэрч байгаа. Энэ сүнс өөрөө орж ирээд биднийг унтаад оюун ухааны давтамж намсах үед бидний бие махбод амарч байгаа. Шүн болгон сүнстэйг холбогдож байгаа гэсэн. Энэ амар амгаланг мэдэрч яхад дундуур нь эзэн бие орж ирээд хашгичаад байгаа л гэсэн. Оюун ухаан орж ирээд. Тэгэхээр эндээс нөгөө зүүдлэх, би ямарч чадахгүй байх те, шүн нойр гүтэх, санаа зовнох гэдэг энэ асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр хүний сүнс угаасаа явж байгаа туул туршлага амс хийгээд шөндөө боловсруулад хэрэггүйг нь гээгээд хэрэгтэйг нь маргааш өдөртөө өөртөө багцлаад аваад боловсруулад явдаг ийм л процесс. Тэгэхээр сүнсэн биений туул туршлагыг хааж байгаа ямар нэгэн тэр сургаалууд бол бидний амьдралд төдийлөн хэрэггүй юм. Харин эндээс бясалгал нь бол за энэ амьсгалаа ойлгоё те, мэдрэмжүүдэд анзааръя гэдэг нь одоо сүнсэн биенийхээ мэдрэмжүүдийг барьж явах эхний
суур шүү, тий? Суур гэж бүр зориуд онцолж хэлээд байгаа. Суур ойлголт. Тэгэхээр сүнсэн биений хөгжил бол зөвхөн бясалгал биш ээ. Бясалгал бол суур буюу анзаарга, ухамсарлалт. За түүний дараагаас тэр бэлгүүд нь орж ирээд өөрийгөө ялан дийлээд ирэхээр дараа нь супер ур чадрууд, хувилгаан чадрууд, тий? Бэлгүүд нь орж ирдгээд ирээс. Өөрийнхөө дотоод нөөцүүдийг нээгээд эхэлдэг гэсэн. Ингээд сүнсэн биеийн хөгжлийг Европт ч тэр, Монголд ч тэр юугаар хэмждэг вэ гэхээр маш олон төрлийн ур чадварыг сүнсэн биеийн хөгжлөөр хөгжилтэй хүн гэж үздэг. Хэдий ч нэ тухайн амьдралын төлбөр дээр гараад ажил үйлрэг бүтээгээл эд шидийг бүтээгээл ингээд яваад байна. Тэр хүний сүнсэн биеийн хөгжил буюу энэ амин дүүрэн байна. Цуцалтгүй амийг аваад тэр хүн боловсруулад ажилла бүтээгээд яваад чаддаг. Тэгэхгүй нэг юм хийчихэл дотор нь хоосорчвол амин орж ирэхийг, сүнсэн орж ирэхийг хүлээгээл кофего уугаал тий. Ингээ байгаад байгаа бол энэ өөрөө бид нэр хит оюун ухааны өндөр давтамж, энэ нэгт давтамжиндаа ялагдчихад байна. Эзэн биеийнхээ сөрөг бодлуудад ялагдчихад байгаагийн шинжээ гэж ойлгож байна. Тэгэхээр шашнууд болон бясалгалууд бидний суураа. Бүр шашнуудыг зориуд онцолж ил. Энэ бол бүр сүнсийг хориглоод байгаа ийм зүйл. Таны яриад байгаа сүнс танд ямар үн цэнтэй вэ? Биднэрт ямар үн цэн өгөх юм бэ? Тэгэхээр миний өөрийн сүнсэн бие, сүнсний мэдрэмжүүд өөрөө надад маш олон зүйлийг ухамсарлаж, ойлгож, зүгээр оюун санаагаараа гаднаас нь шинжиж таамаглах биш. Тухайн хүнийг ойлгох, тухайн нөхцөл байдлыг ойлгох, олон нийтийг ойлгох тий. Маш их суралцах, хурдан суралцах, маргааштай итгэлтэйгээр орох энэ бол маш олон чадруудыг надад өгч. Миний сүнсэн бие хөгжил надад. Тэгэхээр сүнсэн бие өөрөө мэдрэмжийн сав. Тэгэхээр маш олон мэдрэмжийг цуглуулад бид нар хурдан суралцдаг. Хэдий ч нэ мэдрэмжтэй, төдий ч нэ хурдан. Ягаад тэгэхээр гаднаас нэг сөрөг стресстэй мэдрэмж автахгүй байхгүй. Хин нэгөө над руу уурлаад орилж ашиглалаа гэхэд би тэр үний өөдөөс уурлахгүй. Өөрийнхөө сүнсэн биенийхээ төлөвийг аваад эндээс сургалт нь юм бол гээ суралцаад өөдөөс нь хараа сууж. Тэгэхээр хэдий ч нэ хурдан сурна хүн төдий ч нэ амьдрал дээр ихийг хийж бүтээх, хүссэн зүйлдээ хүрэх, хүссэн амьдралыгаа хэмнэл хувь тавилангийнхаа замнал дээр хурдан гарч ирэх боломжийг өгч. За ингээд боломжийг өөрөө би эдэлснээр бусад хүмүүст энэ өөрийнхөө замналаараа механикаа замналын тэр суур философор яваад мөн чанараар яваад өөрийнхөө замналаар энийг мэдрээд тэгээ бусад хүмүүст суралцсныхаа ард дээр суралцсан туршлагуудаа замчлах, тренинг тасгалжуулах энэ боломжийг миний сүнсэл надад ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр эцсийн дүндээ миний сүнс бол өөрөө надад хурдан суралцахыг боломжийг олгож байгаа. Хин сайн багш вэ гэхээр хурдан буюу сайн суралцагч сайн багш байхгүй. Сайн багш гэдэг бол төрүүлээ сурцсан хүн л гэсэн. Төрүүлээ сайн сурцсан гэсэн. Тэгээ төрүүлээ сайн сурахын тулд хурдан суралцах, эгогоо дарах, илүү энэ оруу дэлхийд нээлттэй, сонирхож, дурлаж харах. Ингийн тулд бид нар энэ оруу дэлхийгээс авсан сөрөг мэдрэмжүүдээ бас ялан дийлж өөрийнхөө өчүүхээ хөгийн тойргоос гарах хэрэгтэй болдог. Би энэ оруугийн төв биш. Энэ оруу намайг тойрж иргэлдэггүй. Би л гомдоод байгаа юм биш. Энэ оруу дээр хүн болгон хайраар үннээр дутаж яваа. Харин хин үннээр хайраар өөрийгөө дүүргээд бусдыгаа дүүргэх боломжтой байгаа нь тэр нь л харин сүнслэг хүн багхгүй. Тэгэхээр энэ боломжуудыг миний сүнс надад өгч байгаа учраас одоо маш үнцэнтэй одоо бэлгэн юм да надад байгаа. Дотоод үнд зүйл миний core value, миний цөмд байгаа үнцэн багхгүй. Хэрвээ энэ байхгүй бол би гараад хин нэгэн компанид, хин нэгэн одоо корпорацид өөрийнхөө чадварыг зараад ингээл нэг хоолныхоо төлөө, цалингийнхаа төлөө амьдрах баг. Тэр хүмүүсийг хувь тавилангийнхын зам дээр гаргаж ирэх энэ өөрийнхөө аз жаргалын замыг бүтээх ганц боломж нь миний сүнс багтдаг. Чиглүүлэгч. Та сая хурдан суралцсан гэж ярьлаа те. Хэр хурдтай юун дээр тулгуурлаж суралцах юм бэ? Тэр хүн болгоны хувь тавилангийнхаа зам дээр гарах гад ирэхэд гарч ирэх нөгөө саад бартаанууд нь өөр өөр байгаа. Тийм учраас хүн болгоны хөгжлийн хөтөлбөр гэж яриад байгаа тэр замнал нь өөр. Тэгээ ерөнхийн нэг концепцтэй. Тэр ерөнхийн нэг концепц нь зовлонтойгоо нүртүүлэх. Тэр зовлонтойгоо нүртүүлэх хэцүү учраас хүн болгоны зовлон хөндлөнгөөс харахад миний зовлон танд их амархан санагдана. Таних ч надад их амархан санагдана. Гэхдээ хоёулынгийнх нь өөрөө өөрсдөө маань насаараа одоо дэрлэгүүлсэн зовлон өөрөө өөрсөнд маань хэцүү. Тэгэхээр тэр сургалт хамгийн их нөхгүй. Тэр өөрийнхөө сүнсэн биеийг тэлээд ирэнгууд сурах, хүлээж авах, мэдрэх, төсөөлөн бодох энэ суралцах ур чадамжууд маань улам тэлээд ирэнгууд би дараагийн юмыг контентыг, дараагийн агуулгыг, дараагийн ойлголтыг амьдрал дээр явж байгаа хүмүүсийг шууд барьж аваад ойлгоод боловсруулаад амьдралдаа ашиглаад явж байгаа мэдээллүүдийг мэдрэмжээрээ гэсэн. Тэгвэл сүнсний үүрэг нь юу юм бэ? Энэ хорвоо дэлхийн бүх зүйлийг амьтаа гэж үздэг үзэл бол аминизм. Тэгэхээр энэ хорвоо дэлхийн бүгд амьтаа. За монголчуудын үздэгэр бол ам бол сүнс. Маш энгийн. Өг торхой амьтай, амийг нь таслахаар ам нь харуулцгаа байна. За ус өөрөө амьтай. Тэр амьгүй ус гэж ярьдаг. Тэр бол одоо гүний ус мосыг бол хэлдэг те. Илүү эрдэс бодис байхгүй амьгүй. За хүний хувьд бол сүнс нь амин. Тэр нь гэхдээ хий үзэгдэл гэж ойлгож болох.
тэр амин багасаад өөрийнхөө эзэн бие буюу оюун ухааны давтамжаар эсвэл гаднаас авж байгаа хүчирхийллийн мэдрэмж доромжлоор тэрийг багасгаад байх тусам тэр хүн дотгошоогоо хэдий ч нэ цөмрөх тусам тэр амин багасаад. Амин багасах тусам хийж бүтээх зорьсондоо хүрэх хурд нь багасаад ирж байгаа. Тэгээд тэр амь тасархад ерөнхийдөө нөгөө манай гонголчууд чинь сүнсэн зайлцсан байна гэж ирдэг те. Нэг шок мэдрэмж аваад айц ч юм уу те. Нэг юм шок авчихад тэр шокноос болоод сүнснийх нь одоо өөрийгөө гаднаас хүлээж авч байгаа ерөнхий мэдрэмж нь ерөнхийдөө багасчихж байгаа. 70% ингээ гадагшаа урсгаад. Тэгээ буцаад тэрийг оруулж ирэхэд бас нэг арга ажиллагаа хийдэг гэсэн. Тэгэхээр сүнс бол амь аа. Тэгэхээр сүнс бол энэ хорвоо дэлхийг хөдлөгдөг цөмнө гэсэн үг. Тэгэхээр хүний ч амьтны ч энэ орчлын ертөнцийн өөрөө сүнстэй амьтай. Тэгээ маш гоё уран бичлэг байлаа гэж бодъё. Тэр ингээ уншаад үзлээ л те. Ямар ч утга байхгүй бол яах вэ? Сүнсгүй. Гоё бичсэн, хэлбэр нь гоё, сүнсгүй. Маш гоё залуу бүсгүй байлаа гэж бодъё. Ярилцаад үзсэн чинь хүнийг хайрлах, ойлгох, инэрх, наазах эмэгтэй хүний, Монгол эмэгтэй хүний мэдрэмжүүд суугаагүй, сүнсгүй. Наазах нэг залуу байлаа гэж бодъё. Сайхан залуу царайлаа, өвс мос ингээд. Ус сайхан бол зүс сайхан. Тэгээд ярилцаад үзэх эсвэл үйлдэлийн харангууд ингээд доож өгөө, тэ? Ялан дийлэх тэр Монгол иргүнд байх хэвээр наазахын амин сүнс мөн чанарууд байхгүй. Сүнсгүй. Энийг л хэлээд байгаа. Тэр бид нар амьдрахын тулд бидэрт сүнс оршиж байгаа. Тэгэхээр амьдрал сүнсэн дээр тогтчих. Харин түүнийг оюун ухаан гадаад хэрэглээ болгож л авч байгаа. Бид нэг ингээ сошиал хэрэглээг хэрэгжилж байгаа шүү дээ. Маш их мэдээлэл ингээл айгүй ухаалаг замаар зургатан дээрээ ч нэг гаргаал, падан дээрээ ч гаргаал, гар утсаараа ч нэг чихвч VR зүгэл. Тэгээ тэрүүгээр өгж байгаа тэр мэдээлэл контент агуулгач өөрөө сүнсэхгүй амин сүнс. Хэдийгээр техник технологи арга ухаан байж болох ч гэсэн хамгийн гол нь энэ сүнсгүй бол ямар ч хэрэггүй, ямар ч утгагүй бидний амийг дүүрэхгүй, сэтгэлийг цатахгүй. Яг бид нар контент гэхээр нэг хөгжилтэй ч юм уу утга учиртай зүйлийг хилээд идэг. Гэхдээ амьдрал өөрөө тэр чигээрээ контент гэхгүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ сүнстэй. Тэрийг сүнсэн биеийн тэлцтэй хүн л барьж авч чаддаг. Хоёр хүний харилцаанаас тэр сүнсийг нь барьж авч. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ нь ингэж байгаа юм байна. Энэ хоёрын харилцаа юм байна. Үннийг нь барьж авч. Өөр хүнтэй уулзахад энэ хүн надтай ингэж харьцаад байгаа юм байна. Ийм хүсэж байгаа юм байна. Би энэ хүнээс ийм мэдрэмж авмаар байгаа юм байна. Ингээд ерөөсөө бүх зүйлийн амьдрал гэдэг энэ дата, мэдрэмж, мэдээллийн урсгалын бүх зүйлийн чандад болж байгаа мөн чанарыг нь барьж авдаг зүйл чи бидний сүнсээ. Тэгэхээр сүнс бол өөрөө бүх зүйлийн харилцаа холбоо, агуулгыг, утга учирыг, гэрлийг дамжуулах юм өрхөт зүйл. Жинхэнэ баярсгалан ач жаргалтай амьдрал сүнсний хөгжил мөн юм уу? Мөн бол яахад? За мэдээж махан биений хэрэгцээ Масловын онолоор суур байртай машинтай тий. Окей, баярлалаа. Хорвоо дэлхийд талархлаа. За энэ хэрэгцээнүүд нь хангацсан дараа нь ур чадвар, олон хүнийг байлдан дагуулах, ажлын амжилт тий. Бүр илүү санхүү, мөнгөний боломж гэдэг юм ингээд амжилт. За ингээд баярлалаа, талархлаа. Гэтэл тэрний дараа нь зүгээр дээд тэр их усруудээс тий язгуураас мөнх тэнгэрээс ирж байгаа тэр гэрэл орж ирээд тухайн хүнийг бүр энэ хорвоо дэлхийд нийтийн сүнсэнд хэрэгтэй үйлдэлийг хийх нь өөрөө бүр илүү хурц тод мэдрэмж. Амжилтанд хүрснээс хин нэг хоол те ундаар тижээж тэтгэж хангаснаас илүү хурц тод мэдрэмж нь олон хүнийг хувь тавилангийнхын замнал дээр гаргаж ирэх. Нэг хүнийг хувь тавилангийнхын замнал дээр гаргаж ирээд нэг хүнд загасыг нь барьж өгөх ш, загас урих аргыг нь зааж өгөхөд хүнд асар их таашаал ирж байгаа. Гэрлийнхаа хуулиар. Нөгөө хүнийхээ сайхан амьдарч байгаа, амьдралын дэлгэрж байгаа. За 5 хүнийг бэлдээ тавьчлаа. 5 хүнд амьдралд нь хэрэгтэй, хөгжлийн хөтөлбөрт хэрэгтэй зүйлийг хийгээд тавьчлаа. Ихааны хувьд бол улсаар нь хувь тавилангийнхаа замнал дээр л гаргаж ирсэн байхгүй. Тэрүүгээрээ тэр хүний сүнс бол хязгааргүй их гэрэл энерги ч мөчийг авч байгаа. Хоёрдугаарт дэлхийн ээжигээ амар амгалан байлгах төрийн бодлогыг үлдээчихэж байгаа. Гэх мэтчлэн ихааны замналын өөрийн сүнсний тэлт нь бол энэ цаг хугацаа орон зайгаас орчлон гүйгүүлэх хэмжээний их агуултай. Тэр бид нар энэ хүчтэй, хурдтай, эрчтэй юунд ч одоо муу, сүүдэр те дон, гаж буруу зүйлсэд ялагддаггүй энэ их сүнсний тэлэлтээс бид нар суралцах, тэр замналыг нь суралцах боломж бидэрт байна. Удамшлын хувьд ч тэр оюун ухааны хувьд ч тэр их хаан бол өөрөө монгол учраас те жинхэнэ монгол нь учраас. Тэгэхээр эндээс ингээд суралцаад энэ замналыг дагаад явж байхад олон хүмүүсийн амьдралд хэрэгтэй мэдээлэл, үнэнтэй нүр тулах зориг, хүч, спирит тэр чадлыг нь өгөөд тахад өөрөө эндээс асар их хүчийг аваад. Энэ бол ямар ч бизнесийн амжилттай, ямар ч одоо юу гэдэг олон хүнийг тэтгэсэн те ахын тэжээх тэтгэхүйтэй хэс давтсан илүү мэдрэмж байхгүй. Тийм учраас сүнслэг амьдралыг өөрөө хүмүүс хайгаад байна гэд өөрийгөө дүүрэх юм хайгаад байгаа. Гэтэл үгүй өөрийгөө дүүрэх тухай хизээч байдгүй. Энэ бол эзэн бие. Эзэн бие л би ингэмээрэн тэгмээрэн би дүүрмээрэн гэд хашгирч чадгаа. Энэ бол маш доод давтамж. Энэ зүгээр л бодол. Зүгээр нийтийн төлөө өгөхөд өөрөө илүү цэцэрч яадаг. Тэгэхээр энэ сүнсэн биеийн гэрлийн хуйлуудыг ойлгох хэрэгтэй.
Тэгээ ингээ гэрлийн хуйлуудыг ойлгоод энэн дээр оршиж байгаа хүн сүнс биений асраг тэлтийг аваад хувь тавилангийнхаа замнал дээр байнгын аз жаргалтай тэр хүний сэтгэл зүрхэн дээр байнгын эд шид бууж ирээд байгаа байхгүй. Энэ замналыг л их хааны замнал буюу тэнгэр гэж бид нар хэлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр Чингис майндсет бид бол та бүгдтэй тэнгэр гэдэг тий тэнгэрлэг монголчууд байх нь тэнгэр буюу хувь тавилангийнхаа замнал дээр гарч ирэх их хааныхаа ноу хаваа суралцаач гэдгийг л санал болгоод байгаа гэсэн. Зарим хүмүүс бид сүнснийхаа төлөө амьдрах ёстой гэж хэлдэг те. Тэгэхээр энэ үнэн үү? Үнэн бол яагаад? Бид нэр сүнсэн биенийхээ төлөө тэлтийг хийх хэрэгтэй, эзэн биеэ хайраар дүүрэх хэрэгтэй. Сүнсэн бие амиар үннээр дүүрдэг гэсэн тий. Үнэн мэдрэмжүүдээр дүүрдэг. Эзэн бие хайраар дүүрдэг. Одоо бид нар хороор дүүрхчээл нэг нүгэ хор хэрүүл шидэлцээд байгаа атаачдоо. Махан биетэй бас. Энэ махан биед чи хоолхонд өгсөж шүү дээ. За ийм 3 биетэй бид нар. Гэтэл зөвхөн сүнсний төлөө буюу зөвхөн мэдрэмжийн төлөө явах юм бол юу болдгоо гэхээр нөгөө сүмд хамаг хандваа өргөөд тэндээс ч болоод Оросд ч тэр Солонгос ч асар их өөр болдог тий. Тэгээ нөгөө махан бие буюу газрынхаа хуулийг бид нар орхигдуулчихдаг. Газар дээр бид нар биеэ тэтгэх болоод оюун санаа ур чадвараа тэтгэх ёстой. Тэгтэл хит бас олзын төлөө, оюун санаа ур чадрын төлөө бас хит таргам затгалан амьдрахын төлөө явчихаар бас болохгүй. Тэгэхээр энийг зүгээр тэнцвэржүүлэх буюу аль алийг нь тэнцвэртэй бүтэн авч явах ухаан л хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр сүнсэн бие нэг мэдрэмж өгч байгаа юм байна. Тэр мэдрэмж зорилгод хүрэхийн тулд харин одоо эзэн биеэ оюун ухаанаа дайчлан ур чадвараа дайчлан махан биеэ чирэгжүүлнэ ирүүл байна. Тэгжиж бидний насанд энэ зорилготой өрөх байхгүй. Тэгэхгүй зөвхөн сүнсний мэдрэмж гिचээд зүгээр л мэдрэмж хүлээгээ суугаад байдаг хүн байж болохгүй. Тэгэхээр сүнсэн бие буюу энэ мөн чанар бэлэг ертөнцийн оройд нь өөрөө төгс арга байдаг. Төгс аргын оройд нь аргалал явдггүй юм байна л да. Төгс аргын оройд нь төгс бэлэг байдаг. Энэ хоёр яг урагшаа алхахад нэг асуудлын түлхүүрийг бэлгээр буюу сүнсээр таньж ингэж тааруулж ард нь гардаг бол ойлгодог бол нэг асуудлын ард нь хайраар зохиогдсон аргаар тэр түлхүүрийн тайлж ингээ гүүгээд хурцтай бид нар хувь тавилангийнхаа замнал дээр оршдог, гүүж оршдог. Гэтэл хитрхи бясалгал, хитрхи шашин гээд ингээ төвдүүд шиг суучаар энэ арга дутаад байгаа. Хитрхи барууныхан шиг одоо техник технологи те систем зангидалт ийм гээд явчихаар энэ сүнсэн дутаад байгаа. Тэгээ өнөөдөр хорвоо ертөнц өөрөө глобалчлагдж байна гэдэг чинь барууны л аргаар хит явцсны шинж байхгүй. Тэгээ сүнсэн дутаад байгаа. Тэгэхээр буцаагаад энэ цаг үед өөрөө илүү олон юмд олон зүйлд утга учир сүнс гэдэг зүйлийг өхөл чухал байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар сүнс хамгийн чухал нь гээгүй. Сүнс чухал. Гэхдээ энэ цаг үед барууны глобалчлагдсан ардчлалын давлгааны 3 дугаар одоо ардчилсан орнуудын нэг болсон Монгол гэдэг те ардчилсан улсад 3-0 төсөл ардчлалыг авцсан байгаа. Энэ Америкийн ардчлалыг авцсан байгаа Монгол улсад сүнс илүү чухал байгаа учраас сүнсэн биеийг илүү төлхөтэй яриад байгаа. Цаг үе нөхцөл байдлаас шалтгаална гэсэн. Хоолных нь давс нь ихтчихэд одоо юу гэдэг мах шүлэн баг байж болно шүү дээ тий. Тэгэхээр давс нь арай багасгая. Тэгэхээр л шүлийг нэмэх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж тэр чин тэнцвэртэй нэг амттай хүний амнаас унчхааргүй хоол болно гэсэн. Та хувь тавилангийн замнал дээр гарна гэж ярьлаа. Хувь тавилангийн замнал дээр гарна гэж яриад байгаа тэр зүйлээ яг тайлаад ойлголоод өгөх боломж байна уу? За энэний хамгийн хойрхон талын мэдрэмж нь яг анхны хайр шиг ид шид бууж ирдэг. Амьдрал ингээ бүгд талаараа хорвоо ертөнцийг бид ингээ хайрламар санагддаг. Ийм л гоё зүрхсэтгэлээ нээж байгаа бүх зүйл. Хүлээж авахд билээ. Тэндээс өвдөлтийн ч гэсэн авъя. Хайрлаа л гэдэг. Хайр дотроос үнэн дотроос ундраад гэдэг. Ийм нэг ид шидийн замнал байгаад. Тэгээ энэ хин нэгэн анхны хайраас ч юм уу хин нэгэн сүүлийн хайраас хамааралгүй бид нэр өөрийнхөө сүнсэн биенийхээ одоо мэдрэмжийг чиглүүлэхийг сонсоод тий өөрийнхөө хувь тавилангийнхаа өөрийнхөө замналаар алхаад ирэх цагт тэр мэдрэмж бууж ирж байгаа. Дээрээс бууж. Тэгэхээр тэр мэдрэмжийн буюу туйлын ад жаргал таашаалын төлөө бид нар ер нь бүтэн болохын төлөө энэ хороод ингээ зориод яваад идэг. Гэтэл тэрийг мэдрэх гингүүд айц тэрлүүгээ зориулах гингүүд одоо жишээ нь би нэг урлагийн хүн болохыг хүсдэг бай тээ. Тэгэл би ингээд нэг байгууллагт одоо юу гэдэг санхүүж хийж байгаа байхгүй нэгтэл. Тэгэл voice үзэхээр ингээл тогтлол ингээл сүнсэрэл тээ. Гоё барууны шоу ч юм уу ингээл. Ер нь дуулж байгаа хүмүүсийн ингээд тэр нюанс тонор өдрийн сонсол гоё санагд гэдэг ч юм. Эсвэл жүжигчин болмоор. Эсвэл одоо агуу гоё тулаанч болмоор. Баатар ир болмоор. Ингээ хүн болгоны сүнсэнд нэг юм орцууд байгаа байхгүй. Эсвэл ингээл олон хүмүүсийн өмнө ихтгэл тавиал байлдан дагуулмаар. Эсвэл их мэдлэлтэй хүмүүсийг ингээ зөв зүйлийн төлөө ингээл их мэдлийг ашиглаад хүч чадлыг гартаа оруулмаар санагд. Ийм олон орцууд байхад тэрнийхээ төлөө явахаас бид нар айдаг. Юунаас айж байгаа юм гэхээр ерөөсөө л фейлдэх буюу бүтэлгүйдэх
мэдрэмж амсахаас хүсэл маань хясах үйдэ гэдгээс айгаа тийш орж чадахгүй. Жохон айдсанд хүлэгдчихэд өөрийнхөө хувь тавилан гэдлөө явж чадахгүй байна гэдэг чинь болохгүй болчих. Тэгэхээр хувь тавилангийн замнал бол өөрөө амжилттай, аз жаргалтай ерөөсөө гаднаас югаарч дутаагүй өөрөө бүтэн байгаа хүмүүсийн тэр замнал. Тэр хүмүүс асар энгийн байдаг тий. Одоо юу гэдэг баян тансаг тийм амьдрал хайн гэхээс илүү асар энгийн тэгсэр нөх хүч чадалтай. Юу ч даван туулгад биелэн сүнсэн нэм амин бүтэн. Тэр хүмүүсийн нөлөөлөл бол эргэн тойронд харин жинхэнэ инфлюенсер гэдэг шиг бодтой, тусламжтай юм байна. Үнэн үлгэртэл үзүүлээд. Сүнснийхээ дуу хоолойг энэ амьдралаас олсон матрикс, эго энэ хоёрыг яаж ялгах вэ? Тэгэхээр сүнсний мэдрэмж өөрөө их гүнээс орж ирнэ л да. Бид нар тэрийг төдийлөн бас тэмтэрч чадахгүй байх тохиолдлууд байгаа гэдэг. Энэ илүү унтахчих үе шиг оюун санаа нам давтамж руу ингээд тайвширсан үед бид нар тэр сүнсийг дуу хоолойг нь мэдрэмжийг нь барьж явах боломжтой болж эхэлдэг л дээ. Тэгэхээр энийг бол тусгай аргачлалаар хийж болно. Эсвэл нөгөө үхэлтэй нүүр тулах, асар их адреналин ялгаруулах тийм тохиолдолд бол сүнс маань өөрөө бидэрт амьд байхын тулд асар их хүчийг бас шахаж өгч түн гэдэг ингээд. Тэгэхээр ийм янз бүрийн хүн төрөлхтөн өөрөө сүнсэн биенийхээ потенциалыг сайжруулах өөрөө маш олон аргачлалуудтай байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд бол амьд амьтантай харьцах, хүнтэй харилцах, ерөөсөө ахуй соёлоороо хүнийг хүндэлж хайрлна, хүний эзэн бие бусдын одоо зөв хайраас асар их үннийг авах гэдэг ч юм уу. Ийм харилцаагаараа дамжуулаад авах юм аргачлалыг боловсруулсан л да. Тэгэхээр ингээд явсаар агаад хүний сүнсний тэлэлтийг хийдэг, хүний сүнс өндөр түвшинд орших уу, эсвэл нам давтамжид орших уу, сулхан сонсогдох уу гэдгийг шалгуур хүчин зүйл нь гол фактор хүчин зүйл нь юу гэдэг вэ гэхээр тухайн хүмүүсийн оршиж байгаа соёл иргэншил, өрх бүлийн соёл, анхдагч соёл тий. Гэр бүл нь ямар харилцаан дотор, ямар сүнсэн дотор оршиж тэр харилцаа, гэр бүлийн харилцаа. Хоёрдугаарт байгууллагын соёл. Тухайн өдөр тутамдаа 8 цаг өнгөрөөж байгаа орон зай, хүмүүс, удирдлагууд нь ямар сүнстэй бэ? Гуравдугаарт нийгэм буюу гадаад ертөнцийн соёл. Тэгэхээр гадаад ертөнцийн соёл бидний хэдийгээр чухал ч гэсэн бидний яг удирдлага контрол дор байх боломжтой хоёр соёл нь бол өрх бүлийн соёл, байгууллагын соёл байхгүй. Бид нар эргэн тойрондоо нөлөөлж болно. Мөн өрх бүлдээ нөлөөлж болно. За мөн подкаст ч юм уу өөрийнхөө хийж байгаа зөв зүйлийг видеогоор ч юм уу эсвэл үйлдэлээрээ дамжуулаад улс орондоо ч нөлөөлөх юм боломжтой. Тэгэхээр ямар одоо бидний амьдарч байгаа орчин ямар байна? Тэндээс бид нар бүх зүйл амьтай учраас сүнсээрээ л түүнийг хүлээж авч идэгаа л гэсэн үг. Тэгэхээр сүнсэн биений тэлэлттэй, ур чадвартай, манлайлалтай, за ихааныхаа сургаалыг те шүтдэг, дээдэлдэг, зөв ёс зүйтэй тийм орон зайг одоо хайж бүрдүүлж, за байхгүй бол бүрдүүлээд байвал тэнд ороод түүнээс илүү их өөрийнхөө амин сүнс амьдралын утга учир тэр сүнс гэдэг зүйлийг л олж. Сүнс гэдэг зүйлийг сэрэн гэхээс илүү энэ үргэлж сэрүүн байдаг. Зүгээр энийг хүчирхэгжүүлээд сонсох боломжтой болж эхэлж байна. Би яг чин сэтгэлээсээ яг ийм л зүйлийг мэдрээд байна. Энийг л аммаар. Та нэг ярен дээр энэ сүнсний тэлэлт, язгуур сүнстэй холбоолт гэж ярьж ирсэн. Энэ язгууртан болдгоо гэсэн. Энэ язгууртны талаар та ярьж өгч. Энэ бүх одоо эзэн биеийнхаа оюун санаан дээрх толб трама өвдөлтүүдийг ерөнхийдөө гэж байгаа. Ерөнхийдөө даваад гарсан байгаа хүн сургалтаа аваад сүнсэн бие асар их өндөр тэлэлттэй болгонгод их үсэг буюу мөнх тэнгэр гэрлийн энерги чинь мөчн тэн дээр илүү их сууж байгаа. Илүү их холбоостой байдаг. Тэгэхээр тэр язгууртан хүн гэдэг чинь цаанаасаа амин өгөгдөл буюу сүнсэн биений мэдрэмж өндөртэй бүх зүйлийг бэлгээр харах чадвартай. Одоо бид нар бэлэг танхаа гээд ямар ч нөхцөлд дөрөв мөртийг шууд цээжээрээ хэлчихдэг те. Гэхдээ зүгээр нэг шүлэглэж толгой холбохоос илүү яг мөн чанарын тусгаад хэлчихдэг. Явжгаад хүнд хэрэгтэй байгаа үннийг нь хэлж өгч чаддаг. Ийм чадвартай бэлэгтэй энэ хүмүүс л бол язгуурт болсон. Язгуур гэдэг нь тэр дээд тэнгэрийнх нь холбоос нь байна гэсэн үг. Сүнсэн биенийх нь язгуур их өсвөрнө. Тэгэхээр тэнд бол ар араасаа ундарсан их үнэн л оршоод байгаа. Үнэн мэдрэмжүүд. Тэгэхээр энэ л язгууртан тий. Ингэж язгууртан болж төлөвшгöd бид нар зүгээр хувийнхээ хөгжлийн хөтөлбөр өөрийнхөө замнал дээр үнэнч байх, төсвөр төвчээртэй байх. За тууштай хамгийн гол нь би өөрийнхөө замнал дээр байна гэхэд өөрийгөө хориглох биш. Бас амьдралыг туулах. Тэгсэн ирний замнал дээрээ амс хийгээд өөрийнхөө сүнсний мэдрэмжүүдийн утгыг ойлгох нэг ийм олон төрлийн дасгалжуулалт хэрэгтэй. Тэгэхээр замнал гэж өөрөө юу хэлээд байгаа юм гэхээр сайн дасгалжуулалтаас амьдралын дараагийн түвшинд сайн дасгалжуулалт. Өнөөдөр оюуханаа дасгалжуулчих, биеэ дасгалжуулчих, сүнсэн биенийхээ мэдрэмжийг дасгалжуулчих, хүмүүстэй зөв эерэг харилцааг үүсгэх, үйл хэрэгээ явуулъя. За гих мэдчихлээ. Тэгээд сүнсэн биений амийг дүүргдэг хамгийн том 5 хүчин зүйл байдаг л та. Сүнсэн бие бол 13 их үсрээр хандаг. Гэхдээ 5 том хүчин зүйл байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө ийм гэрэл учраас гэрлийн мөн чанартай сайн өглөгөр дүрдэг.
Нэгдүгээрт. Хоёрдугаарт бусдын сүнсэнд хуржиж тэндээс буцааж өөрийнхөө сүнсийг авдаг. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж хоёрдугаарт сүнс өөрөө тэлдэг. Амиа авдаг гэсэн. Одоо жишээлбэл би энд тантай юм яриад та миний яриаг ойлгохгүй. Би энд өөрийгөө одоо голоол те. Тэгээд нөгөө ярьдэн шүү дээ те. Нохоож тоож уцахгүй, нохоож тоож шиншихгүй те. Хүн тоож ярихгүй гэдэг чинь өөрөө сүнсэн биений тэлдэг байгаа учраас бусдад тэр өөрийнхөө сүнсийг хүргэж чадахгүй байдаг. За 3 дугаарт энэ амьдралын үнэн мэдрэмжүүдийг харж таньснаар тэлдэг. Энэ амиа авдаг. Үнний хүч гэдэг бидний үгдээс бол маш их чухалжилж байна. 4 дугаарт үнэнээр үйлдэж байгаа тэр үйлдэлээсээ үүлийн үрээрээ асар их амийг авч байгаа. Маш олон хүмүүс тусалсан урам зориг хүч чадал. 5 дугаарт бол ерөөсөө их хааныхаа энэ юуг хийж бүтээж исэн тэр замналыг нь давтснаар хамгийн өнөөдөр сул дорой чанартайгаа хамгийн түрүүнд нүүр тулснаар хамгийн их амийг авч идэг. Өөрийнхөө мууг сүүдрийн self mastery гэж ярьдаг. Өөрийнхөө сүүдрийн эзэн болсноор. Гэх мэтчлэн бид нар их хааныгаа шүтэх энэ шүтэн те энэ хорвоо дэлхий дээр мэдлсэн хамгийн том сүнсний дэлгэдтэй хүн гэж үзье. Боддоо бол хэдэн үн сургаалаа үлдээгээд ингээд өнгөрсөн бол их хаан бол үндэснэр нь нэгэн цаг үед хувь тавилгын замнал дээр гаргаж ирсэн. Тэгэхээр ийм олон замналуудыг бид нар хийж одоо олон их усруудтай байж олон зүйлийн утга учир кодыг тайлж сүнс бол илүү хүчтэй болж байгаа. Тэгэхээр мэдрэмжтэй хүн гэдэг бол бас сүнстэй хүн гэсэн үг шүү дээ. Сүнстэй хүн бол ямар ч нөхцөлд амгалан тайван тийм хүлдүүш. Сүнс өөрөө хамгийн амар амгалан чимээг оршдог зүйл байхгүй. Үнэн өөрөө чимээгүү хийх юмаа хийгээд ингээд явж. Сүнслэг мэдлэгч гэдэг юм уу одоо сүнслэг амьдрал гэж ингээд ярьсан сүнслэг биш. Тэр ингээд мэдээд байгаа юм биш. Тэр мэдлэгийг цуглуулсан үнэн ч сүнслэг биш. Харин ямар ч салбарт бизнесийн салбарт хүнд хэрэгтэй энэ хорвоо дэлхий дээр өөрийнхөө чадах зүйлээр өргөл өргөөд хариуд нь тэр маш их ад жаргал, бусдын баяр талархал, хүндлэлийг хурааж авч чадж байгаа нь тэр хүн бол хамгийн том сүнстэй хүн. За энийг л бидний үгдээдс бол хүн чанараараа л манлайлна гэж хэлээд. Тэгэхээр язууртан гэдэг хүн нь ямар нэг ураг удмаас төрсэн хүн биш. Сүнсний тэлэлтээр одоо язууртан болдог гэсэн үг. Тэгээ язгууртан алтан урагч гэдэг юм ингээд стандартууд байгаа л да. Тэгэхээр мэдээж яс цусаараа сайн эцэг эхийн үр удам бол мэдээж илүү боломжтой. Суур боломж оролтын хувьд те. Гэхдээ жинхэнэ язгууртан хин юм бэ гэхээр үйл хэрэгийнхаа мөн чанараар их хааныхаа үйл хэрэгт хэдий чинээ дөхөж чадсан бэ гэдгээр л тодорно л гэсэн. Маш энгийн те. Чингис Mindset таны пэйж дээр их хаадын сүнс сүлдтэй шууд холбогдно гэсэн байдаг. Энийний талаар та тайлбарлаж өгөөч. Их хаадын маань үйл хэрэг, оюун санаа, энэ дэлхийд дээр нөлөөлсөн нөлөөлөл мянганы суудхан ч гэх юм уу те. За зөвхөн Чингис хааны талаар яриаг. Үе үеийн Чингис хаадуудын талаар ярьчих. Толуй, өгөөдөө, мөнх, гүйг гэдэг ингээд. Тэгэхээр энэ их хаадууд дэлхийд дээр маш их өвийг үлдээсэн. Оюун санааны өвийг, үйл хэргийн өвийг, эрд зориг, байлдан дагуулал, ур ухаан, харилцаа, те, бодлого, шийдвэр. Ерөөсөө л энэ оруу дэлхийд дээр сайн сайхан зүйлийг яаж хийж бүтээж болох вэ гэдгийг үлдээсэн. Тэгэхээр хин нэгний одоо сүнсэн бие энэ хорвоо дэлхий дээр ирээд энэ хорвоо дэлхийг одоо юу гэдэг нь шашныхан шиг хамгийн муугай хэрэг гээд голоод буцах юм бол тэр голсон заяандаа л өөрөө очино. Харин боломж юм суралцах боломж юм гэд хаадынхаа үйл хэрэг замналаас суралцаад буцах юм бол маш их зүйлийг маш их зүйлийг хийж бүтээ. Тэр Монгол хүн болгонд бид нар ДНХ генерээ угаасаа Чингис хааны тэр C3 B217 хаплогруп гэдэг тэр Чингис хааны 1000 жилийн өмнөх одоо ген гэдэг байгаа дэлхийд дээр 16 сая хүнд энэ ген өвлөгдөд байна гэдэг мэдээлэл байна шүү дээ тий. Энэ ген угаасаа Монгол хүн болгоно ингээд тал талаасаа байж байгаа. Заавал ясан талаасаа ч их албагүй цусараа ч гэсэн ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл ген бол ирсэн юм байна. Харин одоо тэр оюун санааг нь сүнсийг нь оруулж ирээд их хаадынхаа тэр хийсэн үйл хэрэг, замнал, ур ухаан, төрийн бодлогыг, төрийн онолуудыг нь ойлгоод энэ дотоод гений мэдээллүүдээс хэрэгдэх болов. Тэг ингээд гаднаас дотроос нийлээд бүтэн болоод сүнсэн биений мэдрэмж өндөр, оюун ухааны чадамж өндөр бие махбод эрүүлж хэрэг. Ингээд Монгол үндэстэн өөрийнхөө энэ дэлхийг одоо амар амгалан байлгаа гэдэг үндэснийхээ зориг сэргэн мантлын замаар л алах хэрэгтэй. Үндэстэн хүртэл өөрийн хувь тавилангийн замналтай. Нүүдэлчдийн хувь тавилан бол өөрөө энэ хорвоо дэлхийг одоо газар тэнгэр дээр дэлхийн мөрөн өнд мөнхөд орших хэрэгтэй учраас нийтээрээ нэг хүн нэг Монголд хэрэг хийж чадахгүй шүү дээ. Нийт үндэстнэрээ энэ дэлхийг төвшдгөж дэлхийтэйгээ зөв энэ гэрээ зэгцлэх тухай ийм л хувь тавилангийн замналтай. Энэ дэлхий дээр байгаа ашигтай бактериуд нөхгүй. Бус нь бол ухаал, синдичэл, хорлоол, буснуулал янз бүрийн пужингийн туршилт хийгээл ингээд шүү. Тэгэхээр энийг нэг хүн хийхгүй, нэг өдөртөгч хийхгүй бүхэл бүтэн үндэстэн энийг улс орнороо сайн сайхан төсөл болгож хийж харуулж ижил энэ Монгол үндэснийхээ зорилгын төлөө явна л та. Зорилгоо биелүүлж чадна л та.
Ийм л зүй төгтөлтэй зүйл байна. Тэгэхээр их хаадынхаа сүнс үлдийг бид энэ хорвоо дэлхий дээр л авах боломжтой. Энэ бол онгод тэнгэр гэдэг холбоосоор биш. Үүл хэргийг нь давтах замаар шууд холбогдно. Шууд залгагдана. За баярлалаа. За баярлалаа.